малчид мал бүхий иргэдийн хууль эрх зүйн мэдлэгт. Сайн мэн үү Доноргой? Сайн. Танайхан сайн уу? Хэд хоногоос Сэргэлдээ аймгаас хэдэн сайхан хуц ухна авах санаатай? За хүү минь. Наад асуудлаа сайн судлаарай да. Мал эмнэлгийн байгууллагаас зөвшөөрөл авч өвчин гараагүй эрүүл нутгаас мал авах шаардлагатай гинлээ шүү. За хэдэн мал өөрөө мэдээд худалдаж авахд ямар асуудал гарав гэж дээ. Осолтой шүү. Дур мэдэн мал эмнэлгийн гэрчилгээгүй мал авах чинь нутаг орондоо ямар нэг өвчин чирээд ирэх эрсдэлтэй. Хэрэг өвчин гарвал олон хүн дайчилж бөөн зардал чирэгдэл болоод зогсохгүй. Бусад малчдаж хохирно. Дээр нь буруутай хүнээр нь гарсан бүх хохирлыг төлөвлөдөг хуйлтай гэж сонссон. Тэгэхээр чи сумын мал эмнэлгийн дасгийнхантай уулзаж хаанаас мал авч болох талаар зөвлөгөө авсан дээр байх та. Нэрэж тийм юм уу? Мал сүрэгтэй өвчин тараавал нутаг орондоо гай тараа зогсохгүй өр дэлбэрдэж орох аюултай болж. За би ерөөсөө сум орж зөвлөгөө авъя. Мал амтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасанчлан малчин, мал амтан өмчлөгч нь эдгээр заалтыг зөрчин мал худалдаалсан болон худалдан авсан тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 13-ийн 9-т заасан шийтгэлийн арга хэмжээг мал эмнэлгийн улсын байцаагч нар авах тул харьяа мал эмнэлгийн байгууллагад хандан мэрэгжил арга зүйн зөвлөгөө авч мал амтны шилжилт хөдөлгөөн хийнэ. Нутаг орноо малын гоц халдвар төвчнөөс хамгаалахад малчин таны үүрэг оролцоо маш чухал.